хөтөлбөрийн хуулийн дагуу салбарын яам, салбарын үйлдвэрчний эвлэлтэйгээ гурван талт хамтын хэлцээр байгуулж ажилладаг ийм хуультай. Тэгээд өнөөдөр эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, хувийн эрүүл мэндийн хувийн хвшлийн байгууллагуудын холбоо хамтарсан 22-оос 24 онд хэрэгжүүлсэн хамтын хэлцээрийн дүгнэлээ. Нийтдээ 8 бүлэг 86 зүйлс заалттай 3 жилийн 2 жилийн хугацаанд хэрэгжсэн гэрээг дүгнж, за 3 тал бол нийт 2 жилийн хугацаанд байгуулсан энэ гэрээ 93% биелэлттэй байна гэж бас ингэж дүгнж байна. За хоёр дахь асуудал нь бид 24-оос 26 онд 3 талт хамтын хэлцээрээ бол байгууллаа. Энэ 24-оос 26 онд 3 талт хамтын хэлцээр за эрүүл мэндийн салбарыг цааш төвжүүлэхэд ямар бодлого баримтлах, хууль эрх зүйн боловсронгуулах талаар эмнэлгийн эмч мэрэгчдүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр эмнэлгийн эмч мэрэгчдүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон асуудлууд санал нэгдэн бас боловсруулалт нийтдээ 7 бүлэг бас 80 гаруй заалттай ийм 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хамтын хэлцээр өнөдр гарч сууж, ингээд засгийн газар дээр ялангуяа эрүүл мэндийн яам дээр энэ 3 талын хамтын хэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх ийм томоохон бас үүрэг даалгавар хийж байна гэж ойлгож байна. Ер нь бол гол зүйл заалт нь бол энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэрэгчдүүдийг бас ажиллах нөхцөл орчныг сайжруулах. За хоёр дахь асуудлууд нь эрүүл мэндийн салбарын ажлагчдын цалин хөлс нийгмийн хамгааллыг цаашдаа нэмэгдүүлэх. Гурав дахь асуудлууд нь энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэрэгчдүүдийг бас орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн ийм чиглэлийн асуудлууд бол гол зүйл орж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Чагнагийн наран туяа Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга. За өнөөдөр эрүүл мэндийн салбарын 2022-оос 2023 оны хамтын терапийн хэлэлцээрийг дүгнэлээ. За энэ дүгнэлт дээр бол манай салбарын хэлэлцээр бол 93% биелэлтэй гарсан. За нийтдээ 86 заалтаас нэг заалт бол огт хэрэгжээгүй. За бусд нь бол 30-аас тэгээд дээшээ 100 хүртэл оноогоор үнэлэгдээд 93%-тай үнэлэгдсэн байна. За тэгээ бид нэр шинэ хэлэлцээр буюу эрүүл мэндийн салбарын 2024-өөс 2026 оны хамтын терапийн хэлэлцээр дээр гарын үсэг зурж байна. За ер нь бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт 60 гаруй мянган хүний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ах уй, тэдний мэдлэг мэргэжлийг дэвшлүүлэх, за хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ах уй зэрэг олон асуудлаар энэ салбарын хэлэлцээрт бол ерөнхийдөө тусгадаг. За салбарын хэлэлцээрээс уламжлаад цаашдаа тухайн эмнэлгүүд өөрсдийн онцлог, санхүүгийн хүчин чадал зэрэг хүний нөөц зэрэгээс хамаарат салбарын хэлэлцээрээс уламжилж байгууллага дээр мөрдөх хамтын гэрээг бол байгуулдаг байгаа. Тэгэхээр ийм ач холбогдолтой гэрээ хэлэлцээрийг бол өнөөдөр ингээд бид нэр 3 талаараа баталж байгаа нь бол бас их сайшаалтай ач холбогдолтой болж байна. Цаашдаа бол бид нэр энэ салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад ер нь өнгөрсөн оны бага үнэлгээтэй үзүүлэлттэй байгаа заалтууд байсан. Тэднэр дээр ач холбогдлогч илүү энэ хэлэлцээрийг хүн болгонд үр шимийг хүртүүлэх чиглэлээр бол 3 талаараа зорж ажиллана гэсэн юм байр суурийг сая бас илэрхийлж ярьлаа. За энэ бол нийгмийн түншлэгч талын оролцоо буюу 3 талаар гарын үсэг зурдаг хамтын хэлэлцээрийн бүрэлдэхүүнд ордог төлөөлөгчид адил төстэй байгууллагууд дээр очиж гадаадын улс орнууд дээр туршлага судлах, ер нь эрүүл мэндийн салбартаа тухайн орнууд энэ нийт эмч ажилтнуудын хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой асуудлаар ямархуу бодлогын баримт бичиг гаргаж түншлэлийн зарчмыг ямар хэмжээнд хэрэгжүүлдэг байна гэсэн чиглэлээр бол туршлага судална гэсэн заалт орсон. Энэ заалт маань хэрэгжээгүй. За тэгээд ирэх хэлэлцээр дээр нь бол шинэ хэлэлцээр дээр тусгасан байгаа. Тэгэхээр бид нэр бас бусад орны жишгийг хараад яг энэ хөгжиж байгаа ялангуяа эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилт төр санхүүжиж эхэлж байгаатай холбогдуулж энэ чиглэлээр яг түншлэлийн зарчмыг яаж хэрэгжүүлж ажилладаг вэ гэсэн чиглэлээр бол бид нэр туршлага судлах асуудлыг бол ярьсан юм байгаа юм. Хамгийн гол нь бол бид нэр цалингийн асуудал
байна. Хамгийн гол бол одоо цалингийн асуудал, ялангуяа гүйцэтгэлийн санхүүжилт дээр санхүүжиж байгаа энэ асуудал бол санхүүжилтэнд одоо дутуу олгогдох, одоо эрүүл мэндийн даатгал ерөнхий газраас санхүүжилтээ авч чадахгүй байх зэрэг ийм одоо хүнд асуудлууд байгаа. Цаашдаа ч энэ бол одоо хүндрэх магадлал байна гэсэн асуудлуудыг бол манай эмнэлгүүд бол ярьж байгаа. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудал дээр ялангуяа одоо санхүүжилтээ авч чадахгүй байгаа асуудал, цаашлаад эмч ажилтнуудын цалин хөлсийг буурахаас хамгаалах, илүү цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр бол одоо бүх одоо салбарынхаа удирдлагууд, эмч ажилтнууд, үйлдвэрчний эвлэн гишүүдийнхаа хүчээр бол энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ялангуяа одоо улсын их хурлын сонгуулийн үеэр шинэ засаг төр одоо эмгэлэн зэгслэгдэх бах тэр хүрээнд бол бид нэр одоо энэ тулгымцсан асуудлуудаараа бол шинэ засаг төр байгуулагдангууд энэ асуудлуудаа бол тавь шийдвэрлэхийн төлөө ажиллана. За хоёрдугаарт бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн асуудал байгаа. Энэ дээр бол одоо иж бүрэн нормын хуц болох асуудал бол манайх сүүлийн 3-4 жил тавьж байгаа. За ерөнхийдөө бол яг хоо саяын хэлцээр дээр энэ асуудлыг бол бас бид нэр ярьсан. За хийж байгаа юмнууд байгаа гэдэг байдлаар бол бас тодорхой хэмжээний үнэлгээ өгсөн. Гэхдээ энэ дээр бол үйлдвэрчнийхэн бол сэтгэл дутуу байдаг. Яагаад гэвэл иж бүрэн нормын хуцыг бол одоо засаг төрөөс шууд зардлын дааж олгодог байх одоо шаардлагыг бол бид нэр тавьдаг. Одоо бол зөөлөн эдлэл хөдөлмөр хамгааллын хуц гэсэн хоёр зардлыг нэг категорид оруулж төсвөлөд байгаа. Тэр төсөв нь одоо төсвөлсөн төсөв нь ихэнх нь зөөлөн эдэл рүү явцдаг. Тэгээ яг нөгөө иж бүрэн нормын хуц бол авахгүй. Одоо өнөөдөр манай эмч ажилтнууд бол одоо ажлын хуцаа халаадаа авлаа гэхэд бол төсвөлж байгаа ирж байгаа мөнгө нь бол чанартай материалаар хийгдсэн халаад авах үнд хүрэхгүй. Тийм учраас энэ дээр бол одоо илүү ач холбогдол өгч ажиллана гэсэн байр суурьтай байна. Монголын хувьчлал эрүүл мэндийн байгууллага нэгдсэн холбооны гүйцэтгэх захиралч дорж гүнсмаа. Дорж гүнсмаа. Ер нь бол Монголын хувьчлал эрүүл мэндийн байгууллага нэгдсэн холбоо Монголын үйлдвэрчний эвлэл эрүүл мэндийн яам гэсэн гурван талт хамтын хэлэлцээрээ хийгээд одоо бид нар 2010 оноос хойш ер нь бол тасралтгүй 2 жилээр ингээ гэрээ хийгдээд эрүүл мэндийн яам үйлдвэрчин хувийн хвшлийн байгууллагууд эмч мэрэгчлэтнүүдийнхээ эрх ашгийг хүндсэн тэрнийхээ эрх ашгийг одоо дэмжсэн ийм үйл ажиллагаануудыг ажлын төлөвлөгөө гаргаа хийж явж одоо нэлээд одоо яана гэдэмд одоо мэрэгшиж гэх юм уу та тий. Тэгээд энэ жил бол бид нэр 22-23 оныхаа ажлыг дүгнээд одоо ирэх 24-26 оныхаа хамтын хэлэлцээрийг хийгээ сая үзэглээд одоо гарч байна. Тэгээд хувьчлал эрүүл мэндийн байгууллага нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал. Манай 3 хэлцээр дээр бол нэг гүйцэтгэлээр санхүүжилттэй бид нь бол дундаж цаг 3 сая төгрөгийн гэсэн зүйлийг ярьж байна л да. Тэгэхээр яг одоогийн байдлаар эмч мэрэгчлүүдийн нөхцөл байдлыг ямар байна? Тэр дундаа цалингийн нөхцөл байдал ямар байна? Гүйцэтгэлээр санхүүжиж ирснээс хойш өмнөх одоо үетэйг харьцуулбал сайжирсан зүйл байгаа юу? За яг энэ ер нь бол эрүүл мэндийн салбарын салбар зэрэгтэй гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүждэг басантай холбогдуулаад уул нь бол бид нар хувь улс гэж эрүүл мэндийн салбарын эмч ажилласан хугамар байгаа байхгүй. Нэг л санхүүжилттэй нэг л системээр явж байгаа нэг байгууллагууд байгаа учраас бид нар саяын юун дээр бол хэлцээр дээр өмнө хэлцээр дээр ч гэсэн ер нь бол эрүүл эмч мэрэгчлэлтнүүдийн цалин 3 сая хүрэхин төлөө хамтарч ажиллаж байгаа. Тэгэхдээ одоогийн төвшөнд бол хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага эмч нарын цалин бол 3 сая хүрсэн. Улсын эмнэлгийн хувьд бол яг арай хүрээгүй байна. Гэхдээ энийг бол хүрэхийн төлөө явж байна. Одоо бидний саяын хэлцээр дундад цалин доотлол нь одоо 870 сая төгрөг болсон байгаа. Заавал одоо нэрийн мэрэгжлийн байх одоо шаардлагагүй гэж үзвэл ерөнхий мэрэгжил сурчээ. Сумд ерөнхий мэрэгжлээр эцсээр одоо төгссөн бодлоготой холбоотой нэг шийдэхгүй. За би эх 7 хоногт засгийн газар руу нэг тогтоолгоо оруулж байгаа эмч нарын их хамтны басарж явах асуудал үүссэн. Дан одоо нэг уламжлалтын эмчнэр энэ сумдууд хэддгээр их хурлын 19 онд хийхдээ асуудлаар 19 онд нэг хийсэн хийхдээ нэгэн материал үзэлтийн улсын газар руу оруулаад төлөвлөлт засгийн зөвлөгөө хийж эмчнэрийн их хурлыг 5 жил болтон зохион байгуулж байгаа. Хичлийн үед бол бас нэг юм бол хааж байсан. Нийгмийн төлөвлөлтөд тусаас нэг эмийн тусламжид байгаа хууль, даатгалын тухай хууль хоёрыг эрүүл мэндийн тухай хууль зүйн сайнстай эрүүл мэндийн тухай хууль
шийдсэн хуулийн шийдснээр нь ойлголж байна. За энэ өнгөрсөн оныхоос бол нэг л залт ерөөсөө огт биелээгүй гэдгээр нь за бусдууд энэ бол одоо жишээ нь ур чадварын юм бодлого шалгуур үзүүл гэрээ байгуулах явуулж байгаа. Хурал бас нөгөө сайжруулахаар савгаар гэдэг шиг энэ финанс компани бүлэгддэг юм уу? 22-оос 23 оны ерөнхий хэлцээрийг бол одоо гурван талаараа хэлц техникийн ажлын хэсэг гарч одоо аюул тэгээд ерөнхийдөө үүдээд гэсэн. Тэгээд баг инженер зөв ихвэр хин яг энэ дотор саний яриад дотор сонголт за тэр патриотик зээл мэлгээ ийм үүтэй. Ингээд улсын хэмжээний бодлогонд ороод би ганц сургалт яриаг үл дээ. Энэ сургалтын цаана эрүүл мэндийн салбарын болсон хүчний манай үйлдвэрчний эрүүл мэндийн нөгөө 18-нд 19 онд би нэг яам сайдвартаа танаа юу нөгөө аюул тэгээд нос аршиг болсон юм байна. За амжилт хүсье. За.